говийн гишүүний хувьд асуух асуулт байна. За үндэсний баялагын сан бол 2024 оны 4 сарын 19-ны өдөр хууль нь батлагдсан байдаг. За энэ хууль батлагдахаас 2 сарын өмнө Energy Resource MCS компани өөрийн эзэмшдэг байсан манай Өмнө Говь аймгийн Хан Хонгор сумын нутагт байдаг баруун нарангийн уурхайг 88 сая доллараар зарсан байдаг. Энэ бол мэдээлэл ойрхоноо далимдуулж амжиж зарсан. 2011 онд энэ баруун нарангийн уурхай 980 сая доллараар үнэлэгдэжсэн байхгүй юу? Одоо Хятадын JIU гэдэг компани зарсан логистикийн энэ компани нь Energy Resource-тэй 20 жилийн турш урт хугацааны гэрээ байгуулсан байсан. Энэ компани түүхэл дандаа ингэж төрд өөрийнхөө төлөөллүүдийг суулгаж агаад мэдээллийг төрүүлж авсан байдлаар хөлждөг ийм л компани. Тэгэхээр би ерөнхий сайд, хууль зүйн сайд, улсын хурлын дарга гуруулаа нэг танхимд суугаад надад асуулт асуух боломж олдсон дээр нэг асуулт асууя. Ухаан худаг яг Energy Resource авсан засгийн газрын тэмдэглэлээр хууль зөрчиж авсан байна гэж засгийн газраас дүгнэлт гарсан. Тогтоолын төслийг өргөн барихаар болсон. Алтан гэрэл сайд тогтоолын төслийг улсын хурлын дарга амар баясгаланд өргөн барьсан боловч одоо хүртэл авахгүй байгаа гэдгээр Алтан гэрэл сайд мэдээлэл хийсэн. Улсын хурлын дарга яагаад авахгүй байгаа юм бэ? За, ерөнхий сайд Алтан гэрэл сайд хоёр хариулаач. Үнэхээр та нарын бүрдүүлэлт дутуу юм хийгээд, хууль бус юм хийгээд өргөн бариад байгаа мó. За, одоо ухаан худаг төвөрг нуургээ хэрэлжих хооронд нөгөө Energy Resource чинь ухаан худгаа зарчих юм биш үсттэй. Ийм асуулт байна. Тэгэхээр ухаан худгийг одоо хяман шалгах одоо засгийн газрын тэмдэглэлээр өгсөн гэдэг нь хууль бусаа гэсэн тогтоолын төслийг өргөн барьсан яагаад авахгүй байгаа юм бэ? Өргөн барих одоо чиг чин, зориг чин хэвээрээ юу? За ингээ хэрэлжих хооронд ухаан худгийг зарчих үедээ гэсэн бодол байна, хардталтай байна. За засгийн газраас ухаан худагтай холбоотойгоор тогтоолын төсөл өргөн барихаар улсын хурлд ирүүлсэн. За ирүүлсэнтэй холбогдуулаад улсын хурлын тамгын газар, хуулийн газраас бүрдэл хангасан эсэгтэй холбоотой асуудлыг нягтлж үзээд баримт материал дутуу байна, гүйцээж ирүүлээ гэдэг энэ шаардлагыг хуульд заасны дагуу хариу бичгийг хургуулсан. За хариу бичиг очсонтой холбогдуулаад засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал сайдын гарын үсэгтэйгээр нэмэлт материал бол ирсэн байна. За ирсэн нэмэлт материалтай холбоотой өргөн барих тогтоолын төсөлтэй холбоотойгоор улсын хурлын тамгын газрын хуулийн газар дүн шинжилгээний хэлтэс хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа. За тэр хугацаа өнөөдөр буюу 4-р сарын 25-ны өдрөөр дуусгар болж байгаа. За уг дүгнэлттэй холбогдуулаад өнөөдөр улсын хурлын дарганд иргэдэх зөвлөлтөөр энэ асуудлаар бид бас олон талаас ярилцлаа. Энэ дотор бас хууль зүйн сайд бас оролцож бид асуудлыг хэлэлцсэн. Тэгээд дарганд иргэдэх зөвлөлийн гишүүд энэ асуудлыг эх 7 хоногт дахин хэлэлцэх зүйтэй зарим мэдээ материал баримтаар бас улсын хурлын гишүүдийг хангах шаардлага байна гэдэг талаасаа ярилцсан байна. Тэгэхээр их хурлын дарганд иргэдэх зөвлөлтөөр энэ асуудлыг бид бас өргөн барихтай холбоотой асуудал нь өөрөө хүлээж авахтай холбоотой хоёр зөрчлийн асуудал үүсэж байгаа. Нэгдүгээр засгийн газар иргэний хуулиар аж ахуйн нэгж эрхэнтэй хийсэн гэрээг зөв буруу гэдэг асуудлыг улсын хурл шууд татаж авч дүгнж байгаа байдал нь өөрөө зарчмын хувьд зөв үү буруу юу? Улсын хурл энэ асуудлыг хэлцэх нь зөв үү буруу юу гэдэг дээр одоо дүгнэлт гаргаж аль биесний хариу өгөх процесс явагдаж байгаа гэсэн. За хоёрдугаарт энэ асуудал нь хэлцэгдээд явснаар улсын хурлаас гаргаж байгаа тогтоол нь 2027 онд гарсан улсын хурлын тогтоолтой агуулга 1 буюу улсын хурлаас нэгэнт өгөгдсөн үүрэг даалгаврыг засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр үүргийг хэрэгжүүлээгүй дахиад улсын хурлаас үүрэг даалгавар өгөөч гэдэг хэлбэрээр тогтоолын төсөл өргөн барьсан байдал нь зарчмын өв зөв буруу юу? Нэг өсөндөө улсын хурлаас нэгэн шийдвэр гараад засгийн газар хэрэгжүүлээд улсын хурлд эргэж мэдээлэх үүрэгтэй байтал дахиж үүрэг өгөөч гэж хандж байгаа байдал нь улсын хурлаар хэлцэх ёстой юу юу гэдэг асуудал яригдж байгаа. Гэхдээ энэтэй холбоотойгоор эцэслэн шийдвэр гараагүй байна. Эцэслэн шийдвэрийг улсын хурлын даргын зөвлөлийн бүрэлдэхүүний хүрээнд энэ асуудлыг ярьж зөвлөлийн гишүүд
бас улсын хурлын дарга болон улсын хурлын үйл ажиллагаанд зөвлөх үүрэгтэй оролцдог учраас саналыг нь сонсож нэгтгэж шийдвэр гаргая гэсэн ийм байдлаар асуудал тандаад явж байна. Тэг өнөөдөр бол бас энэ асуудлыг бид аль биесээр хэлсэн байгаа гэдэг хэлье. За их хурлын даргын хэлсэнчлэн дөнгөж дөрөвхөн даргын дэргэц зөвлөөр энэ асуудлыг хэлцээ. Тэгэн дээр бол засгийн газрыг төлөөлж байр суурь илэрхийлсэн. За үүний төрөнд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шийдвэр гаргасан засгийн газрын тогтоолыг улсын хурал хэлэлцэж хүчингү болгож исэн. Мөн энэ шийдвэрийн үндсэн хуулийн цэцэг хянан хэлэлцээд зөв байна гэсэн юм жишг байна гэдэг энэ асуудлыг ярьсан. Хамгийн гол зарчмын шинжтэй асуудал нь улсын хурлаас ямар ч шийдвэр гаргасан засгийн газар биелүүлэх үүрэгтэй хүндгэж хүлээж авна. Гэхдээ энийг улсын хурлын албан ёсны бүтцээр хэлцүүлж өгөөч гэдэг нь хүсэлтэй их хурлын даргын зөвлөлт тавьсан. Өөрөөр хэлбэл байнгын хороогоор яриад бидний энэ тогтоолын төслийг боловсруулах болсон үндэслэл энэ зүйлүүдийг сонсоод улсын хурл өөрийнхөө шийдвэрийг гаргаач гэж. Тэгэд яг үүнд зориулаад бид энэ 5 толгой орд газартай холбоотой эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлгээд 2 бот энэ стратегийн орд газар буюу Energy Resource компани эзэмшигчийн ордыг тойроод юу болсон юм бэ гэдэг бүх баримтыг сүүлийн 1950 оноос эхэлж Яг энэ дээр бас нэг хоёр зүйл байгаа. Яг Алтан гэрэл сайд бас ялгааг нь бас нэлээд сайн судалж олох хэрэгтэй болов гэж. Эрдэнэтийн 49%-тэй холбоотой асуудал бол засгийн газрын тогтоол гарсан. Нэгсэндээ улсын их хурлын эрхэнд засгийн газар халдаж өмнөр нь тогтоол гаргаж шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. Яг энэ асуудалтай холбохоор яг тогтоол мөн үү шүү гэхээр тогтоол биш тэмдэглэлээр үүрэг өгсөн гэж байгаа. Тэгээ засгийн газар маань иргэний хуулийн дагуу иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ хэлцэл хийгээд асуудал шийдэгдсэн байдаг. Тэгэхээр тэр асуудлыг магадгүй хууль шүүхийн байгууллага зөв буруу гэдгийг дүгнэж шүүгээгүй байхад нь улсын хурл татаж аваад хэлэлцээ зөв буруу гэдэг асуудлыг яриад явах нь их хурлын хувьд хийх ёстой ажил муу юм уу биш юм уу гэдэг дээр л энэ хуулийн мэргэжлийн байгууллагын ажиллаад байгаа байхгүй. Түүнээс улсын хурл энийг хэлцэхгүй гэж татгалзаж байгаа зүйл байхгүй. Бид зарчмын хувьд ер нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч иргэд Монголынхоо төрд итгэлтэй байх уу үгүй юу? Ер нь хууль зөрчсөн асуудалтай холбоотой асуудал нь хаана хэн дүгнж цэгэнж эцсийн шийдвэр гаргадаг байх юм. Ер нь тэгээд улсын хурл аж ахуйн шин чанартай ажлуудыг засгийн газрын өмнөр ороод хийгээд байх уу үгүй юу гэдэг л ийм зарчмын асуудлууд яригадаад байгаа учраас бид энэ дээр цаг хугацаа алдаж байна. Түүнээс энийг хилцэхгүй гэж буцааж байгаа зүйл алга. Хилцээгээд оруулаад ирэхээр зөрчлүүд байгаа учраас энийг яаж арилгаж хуулийн зөрчилгүй асуудлыг улсын хуралд орж ирж хилцүүлэх вэ? Улсын хурал гэдэг байгууллага бол эцсийн шийдвэр гаргадаг байгууллага. Магадгүй улсын хурал хөнгөн хоймоо асуудалд хандаад шийдвэр гаргасан тохиолдолд улсын хурлын шийдвэр цаашлаад цэцээр очиж шийдэгддэг болно. Нэг ёсондоо аж ахуйн шин чанартай засгийн газрын үйл ажиллагааны эцсийн шийдвэр нь улсын хурлч биш цэцээр очиж шийдэгддэг нөхцөл рүү бид оруулах уугүй юу гэж. Өмнө нь 2-3 удаа цэцээр тийм шийдвэр гарсныг та бүгд мэдж байгаа. Бүгдээрээ шүүмжлэлтэй ханддаг штэ. 2-3 одоо стратегийн ордтой холбоотой асуудал, бензин шатхууны нийлүүлэлттэй холбоотой асуудал дээр улсын хурлаар дутуу шийдвэр гарснаас болоод үндсэн хуулийн цэцээр очиод эцсийн шийдвэр болчихдог. Ингээд онтоо үндсэндээ гүйцэтгэх засаглалын эрхэнд магадгүй хуулиар цаашлаад бүр үндсэн хуулийн цэцээр асуудал ханддаг хэлбэрлөө бид оруулах уу гэдэг л асуудал хөндөгж байна. Гэхдээ энэ асуудал мөнх хэсгэлэн гişүү эцсийн шийдвэр гараагүй байгаа. Эх 7 хоног тодорхой болчихно. Засгийн газрын хувьд ерхий сайдын хувьд тэр ухаан ордог нь байна уу, төргөн уурн байна уу, эсвэл босод орд нь байна уу? Энэ нэг тийм чухал асуудал биш гэж үзэж байгаа. Ерөөсөө өнөөдөр энэ үндэсний байдлын сангийн тухай хуулийг мэдээлэл хийж байгаа нь ерөөсөө бид нар стратегийн орд гэдээ байгаа энэ ойлголтоо зэгцэлье. За хэдэн стратегийн орд байгаа юм бэ? Энэ мэдээлэл нэг болгоё. За тэгээд стратегийн ордоос орж ирж байгаа амнаатын хэдэн хувийг нь энэ 3 сангийнхаа хаана нөх юм бэ? Тоглоомынхоо дүрмийг тодорхой болгочихё. Тэгээд хилцээрт орё л гэж. Тийм учраас байр суурь яг хэвээрээ бүгдийг нь оруулж ирж ярилцах ёстой. Засгийн газрын байр суурь бол мэдээж ямар шийдвэр гаргах уу гэдэг бол их хурлын онцгой бүр эрхийн асуудал. Тэгээд энэ асуудлыг одоо нэг мөр ойлгож иж бид нар хөрөнгө оруулагчид болон компаниудтай тэгээ 18 жил их хурлын тогтоол гаргачаад энэ стратегийн ордод
тооцоолох тогтоолоо их хурлд оруулж ирээгүй 18 жилийн хугацаанд ер нь юу болгосныг бол тэгээ та бүхэн зүгээр нэг хоёр жишээнээс харж байгаа шүү дээ. Тэгээ энэ ямар одоо орчин үеийн залуучууд их өөр болсон юм бил. Түрүүн бас жаргалан гишүү хэлж ийсэн. Энэ Чингис хаан баялагын сангийн менежментийн компанид энэ орчин үед өндөр боловсрол эзэмсэн залуучуудыг орж ажилуулж тэр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийг урьж авчрах, менежментийг сайжруулах, тэр asset management хийлгэх гээд ингээд бид нар ч урьж залж байгаа байхгүй яг үнд. Тэгэхгүй бол энэ төрдөжин ажиллах хөнгө болчиход байна л да. Тэгээ нөгөө өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийлгэхэд дэлхийн хил усаар ярих гадны менежмент дээр орж ирэхэд бас зүдэржил байгаа байхгүй. Тэгээ энэ залуучууд чи өөрсдөө нөгөө офшороор дамжуулаад яаж мөнгө төгрөг гаргадгийг, яаж үндэстэн дамжсан хэлхээ холбоо үүсгэдгийг, яаж шанхууруулдгүйгээр гэдгийг бол надаар хэлүүлтгүйгээр өөрсдөө гаргаж ирээд олон улсын тэр биржээс мэдээллийг аваад ингээд нэгтгэхэд гаргаад ирж байна л да. Тэгэл ингээл байгаа л баримтууд ингээл гаргаал тавихад зүгээр нэг дээр нь л нэг юм болдог. Түүн шиг одоо бол бид нэр цаашдаа нөгөө нуурыг харахгүй, хутгийг нь хараад, оог нь харахаар овоолгыг нь харахгүй байдаг ийм зарчимгүй үйлдэлээ бол таслан зогсоогоод баялагын сан дээр яг тэг шантах ёстой. Хэлцээр хийх ёстой. Тэгээ байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй. Ингээ бүгдтэй тэгс сайхан хэлцээр хийгээд ингээд асуудлаа шийдэх юм бол баялагын сангийн хуримтлал нэмэгдэнэ л гэж ойлгож байгаа. Тийм учраас бүгдэд тэг шандъя гэдэг энэ зарчмаар энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэд энэ хүрээнд асуудлаа шийдээ явна. Тэгээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Тэгээ одоо тэнд хэрвээ янз бүрийн одоо энэ орд газрууд энэ байгалийн баялаг дээр одоо хуулийн хариуцлагатай асуудал байвал татвараас нуугдсан тэр офшороор дамжуулсан янз бүрийн асуудал байвал тэрийг хуулийн байгууллага тогтооно. Бусдаар бол тэр баялагын сангийн хэлэлцээр тусдаа асуудал. Бүгдд нь тэг шандна. Их хурлд одоо оруулж ирнэ. За тэгээд асуудлаа хамтдаа шийдээ явна. Хуулийн хариуцлагын асуудал бол хуулийн байгууллага. Янз бүрийн баримтууд олдсон бол түүнийг хуулийн байгууллага илгээн, түүнийг хуулийн байгууллага шалгана. Гэхдээ үүнээс үл хамааран монголчууд байгалийнхаа баялагтаа эзэн болох ажил бол тасралтгүй хийгдээд явна л гэдэг ийм байр суурьтай л байгаа. Зүгээр баялагын сангийн хуулийнхаа дагуу мэдээж хэлэлцээрүүд бол явагдана. Хэлэлцээрүүд бол явагдахад бол бид нэр одоо тэр due diligence гэж байгаа энэ хяналт шинжилгээг хийх хэрэгтэй. Хяналт шинжилгээг хийгээд бид стратегийн ордуудын 34-ыг авна одоо 50% дээр хэлэлцээр хийнэ гэдэг чинь бол хэн ч гэсэн одоо шинэ машин авахд хүртэл ядчил будагтай байна уу замаасгтай байна уу гэдгийг энэ чинь одоо бас шалгаж ижил авах ёстой шүү дээ. Тэгээд тэр утгаараа бол ажиллана л гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бид нар хэлэлцээрийг бол хяналт шинжилгээ хийж хийнэ.